За, тайлантай нэлээд танилцлаа. Гэхдээ бас нэлээд тулгуу өглөө. Уул нь маш чухал. Зарим чиглэлээр нь бол хөндөгдөөгүй анх удаа хөндөгдөж байгаа асуудал байж байна. За, хүний эрхийг хамгаалагчийг тухайн одоо эрх зүйн байдлын талаар бол нэлээд бас судалгаа хийжээ. За, би тодорхой асуултууд асууя. За, яг хүний эрхийг хамгаалагчийг одоо өөрийг нь хамгаалах тухай асуудал байж байгаа. Энэ тал дээр одоо хэр зэрэг бэхжиж байна. Нөгөө манай хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах тухай нөгөө зөвлөл мөвлөл маань ямар хэрэгүүд орсон бэ гэдэг юм асуумаар байна. Ялангуяа хүний эрхийг хамгаалагчийг одоо хамгаалах асуудал маань мэдээж эрх мэдэл, мөнгө хөрөнгө маш олон зүйлтэй ингээ холбогддог. Тэгэхээр бол цаашдаа бид нар бол одоо тэр хүмүүс өөрсдөө гомдол гаргах эрхийг хүлээхээс илүүтэйгээр өөрсдөө энэ хүмүүсийг нээ илрүүлэх ийм ажлыг хийж чадахгүй бол магадгүй олон хүний эрхийг хамгаалагчийн итгэл буурах, магадгүй одоо энэ асуудал маань одоо далд хэлбэрээр ингээд өнгөрөх асуудал байна. Над дээр бол маш олон юм ирдгийг. Тэгээ юу гэж хэлдэг вэ гэхээр яг нэг үг хэлэхэд одоо эргээд биднийг одоо өмнөхөр сайн хамгаалж чадахгүй бол бүр эргээд эрсдэлд орох эрсдэл өндөр гэж. Тийм учраас энэ тал дээр бол мэдээж асуулт асуумаар байна. За, хоёрдугаарт эрүүл мэндийн асуудал оруулж ирсэн байна. Чухал асуудал байна. Тухайлбал одоо би намайг сая хөдөө явж байхад Хөвсгөл аймагт 7 сум эрүүл мэндийн даатгалаасаа эмийнхаа хөнгөлтөө үнийг авч чадахгүй бараг 2 жил боллоо. Нэг. Энэ өөрөө эргээд одоо нөгөө даатгал төрөөс одоо туссан дэмжлэг авах эрх нь хангагддаг. За, эрүүл мэндийн яам бол нэлээд өндөр стандарт тавьчаад ингээд суугаад байдаг. Нэг сумын төв дээр одоо аптек ажиллах стандарт гэдэг Улаанбаатар хотын одоо бараг Монсын стандартыг тавьчаад байдаг. Яг хөө стандарт нь зөв баг. Гэхдээ бодит одоо энэ зүйлийг авахгүй магадгүй 330 сумаас хэдэн юм байгаа бол эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлтөө эмээ авч чадахгүй, тэр хүн эмээ хөнгөлтөө авч чадахгүй юм гомдлыг хэрдэгэ гэж. За, 3 дугаарх нэг асуудал бол хүүхдийн эрхийн асуудал гэж тавьсан. Та хэд энийг сонирхож үзүүгүй юу одоо? Хүүхдийн орчинд байгаа одоо засвар үйлчилгээ, за нөгөө будгаас нөгөө маш их хэмжээний одоо хар тугалгыг илэрдэг гэтэргээд. Энэ бол одоо нөгөө үйлдэхүү болон сүлдэхүүгээрээ хүүхдийн эрхэд бол ноцтой охирол учруулж байгаа юм асуудал байна. За, би ганцхан жижигхэн жишээ гэж хэлж магадгүй. Та хэрвээ одоо бүх 10 жилийн энийг бол хэрвээ хийгээгүй бол та бүгд маань нэг явуулаад үзээч гэж. 10 жилийн хүүхдүүдээр яг одоо ингэ яваад үзэхээр агаарын чанарын асуудал айгүй том асуудал байт юм байна. Одоо гал одрох гишүүн бидэд нөгөө 10 жилийн сургуулиар яваад үзэхээр цонхон ялангуяа өвд одоо юуны улиралд яадгүй гэхээр битүү томороо нээгддэг. Агаржуулалтаа хийхэд тулд яадгүй гэхээр хамгийн захын хүүхд дарж байгаа учраас сэргийг цохыг хэзэж онголдоггүй. Тийм учраас энэс болоод хүүхдүүдийн агаарын дутагдлаас болоод маш их том өвчний суур юу болж идэг. Тэгээ энийг одоо би боловсролын яамд зөндөө хэллээ. Үе үеийн сайднарт нь хэллээ. Жижиг асуудал гэж тоодгүй юм байна. За, Эрдэнэт гишүүнд нэмэлт минут өгье. За, энэ тал дээр нэг хариулж өгөөч гэж. За, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн маш чухал асуудал хүндсэн байна. Одоо нөгөө 10 жилд байж байхад хүүхдүүдийг очиод хүүхдийн эрүүл мэндийн үйлчлэг, за оюутнуудын одоо компаничилсан үзлэг гэдэг байгаа. Яг энийг манай эрүүл мэндийн яам маань урьдчилан сэргийлэх гэдэг байдлаар тавингууд яг эрэгтэйчүүд нь үлдчихэж тах шиг байна. Тэгээ энийг нөгөө эрэгтэйчүүд байдаг газар хүчээр баг оруулах гэдэг нэг ийм юм руу хүний эрх гэхээс илүүтэйгээр тэр хүмүүсийг хамгаалах гэж байгаа бол яг ийм одоо арга хэмжээ зохион байгуулахгүй бол яг нөгөө эрчүүдийн эрүүл мэндийн асуудал орхичод байна. За, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал байж байгаа. Зүрх судас гэдэг юм, даралт гэдэг юм, ажлын байранд хараад өнгөрөнгөт нь яадгүй хэр тэр өвчнөр нь онцлол тавьчихдаг. Гэтэл энэ цаана мэрэгжлийн шалтгааллах өвчл буюу орчны хүчин зүйлийн нөлөөлөл гэдэг юм зүйл дээр бид нар тусгаалan энэ хяналт юу хийхгүй бол энэ одоо нас баралт юу бол буурахгүй гэж. За, хамгийн сүүлийн асуудал хөдөөгийн хүүхдийн сурах асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Одоо 10 таад нь сургын маргыг гэж яриад байгаа шүү дээ. Энэ дээр хүний эрх. За, сүнж дараах хариулъя. Тэгээд нэмэлтээр холбогдох яамдууд хариултаа бэлтэж байгаа. За, Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт дээр сайн гарсан үзүүлэлт нь энэ хуулийг мэддэг болсон гэдэг нь 99% байлаа. Ямар нэг байдлаар энэ хуулийг мэддэг хүний эрх хамгаалагчийн эрх зүйг хамгаалнаа, гомдол гаргаж болно гэдэг механизмыг мэддэг болсон байна энэ 4 жилийн хугацаанд. За, ямар асуудал байна вэ гэхээр энэ дээр занал хийлэлд өртдөг хамгаалалтанд
хамгаалтанд өөрсдөө одоо авч чадна гэдэг итгэлгүй байна гэдэг хоёр хүн тутмын нэг нь бол тийм эргэлзээтэй байна гэж хэлж байна. Тэгээ энэний цаана бид нар жил болгон өгөөд байгаа нэг санал бай. Гэрч хогшчийг хамгаалах эрх зүйн байдлыг тодорхой болгож өгнө үү гэд. Биднэрт энэ дээр гэрч хогшчийг хамгаалах фонд байдаг. Сэтгэл зүйн тусламж үйлчилгээг одоо бид нар нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн фондаас авч хэрэгжүүлдэг. Хүний эрхийн хамгаалагчийн хороо шаардлагатай энэ сэтгэл зүйн тусламж үйлчилгээ болохоор биднэрт ийм тусгайсан төсөв байдаггүй учраас бид нар олон улсын байгууллагын дэмжлэгээр энийг хэрэгжүүлж байна. Гэрч хамгаалагчийг бид нар цагдаагийн байгууллага руу шилжүүлж байна. Тэр нь нэг 5 хүнтэй нэгж байна. Тэгэхээр энэ өөрөө бид нар зөвхөн манай хороо гэлтгүү хамтдаа уялдаа холбоотой ажиллаж гэрч хамгаалагчийг хамгаалахгүй бол энэ нэг юм систем өөрөө бүхлээрээ ээж бүрм цогц болох юм боломжгүй нэг ийм дүр зураг өрөөсөн багантай л явж байгаа нэг ийм дүр зураг байгаа даа. Хүний хамгаалагчийн хороо 7 гишүүнтэй ажилладаг. Тэгээд энэ орон тооны бус манай Дондов гэдэг гишүүн хүний хамгаалагчийн асуудал хэрэгсэн гишүүн ахалдаг. Жилдээ нэг 20 орчим гомдол ирж байгаа ихэнх сэтгүүлчдээс ирж байгаа. За мөн ерний нэг юм активистуудаас өөрсдөө хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсныхаа төлөө занал хийлэлд өртлөө гэдэг ийм асуудлаар ирдгээ. Үнийг бүгдийг нь хариуг нөгөөд хянан шийдвэрлээд ингэ явж байгаа. Үүнийгээ ч бас хэвлэлийн мэдээлэлээр бас Дондов гишүүн болон түүний хороо танилцуулаад явдаг. За хоёр дахь асуудал юуны улсын хурлын 2023 оны 24 оны явжлаараа 37 дугаар тогтоолоор бид нэр энэ дотоод орчны агаарын чанарыг авч үзсэн юм а. Тэгээ 37 дугаар тогтоол дээр улсын газарт үүрэг болгоод дотоод орчны агаарын чанарын стандартыг бий болгоод хяналт тавьж гэдэг ийм заалтыг засгийн газарт үүрэг болгосон. Нэмэх нь бид нар энийг тухайн үед бол нөгөө байгаль орчин аялал жуулчлалын яам гэж байсан. Тэрэнд боловсролын яамд, эрүүл мэндийн яамд бүгдэнд нь явуулсан. Одоо яг тэр 0-5 насны хүүхдүүдийн уушигны өвчлөлийн улмаас нас орж байгаа тоо гэсэн чинь гадна агаарын чанар биш, дотоод агаарын чанарын улмаас нас орж байгаа тоо нь өндөр. Тэгээ өвчлөж байгаа тоолоор тэр астам уушигны зам зөвхөн уушиг зүрх судасны замын өвчлөл бий болж байна гэдэг дүгнэлт байсан учраас энийгээ тэр засвар үйлчилгээ авж байгаа материалынхаа чанарыг хянаач гэдгийг нь бид нар сангийн гайлын ерөнхий газар руу хүртэл бүгдийг нь явуулсан. Хариу бид нар анхаарч байна гэдэг ирүүлсэн хамгийн сүүлийн агц гэвэл стандартаа босон явдал байна. Бусад яг хэрэгжүүлж байгаа байдал дээр яамдаас өөртөө тодорхой хариулт өгвөл зүгээр байна. За нөгөө хоёр асуудал дээр манай гишүүдээс нэмэлт тодруулга хийчихье. За хин хариулах уу? Тэр дээрээс сайн байна уу? Гишүүний эмийн сантай холбоотой асуултын хэсгээр хариулт өгье. Тэгэхээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 2800 орчим эмийн сан байгаа. Тэдгээрийн нэг 1100 орчим нь бол орон нутгад үйл ажиллагаа явуулж байгаа. Эмийн сан маань тусгай зөвшөөрөлтөй үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрлийн тухай хууль, эм эмнэлгийн эрхсийн тухай хууль, эрүүл мэндийн тухай хууль заасан байдаг. Энэ хүрээндээ тухайн орон нутгаас одоо орон нутагт эмийн сангийн тусгай зөвшөөрөл өгч байгаа. Сая гишүүний одоо асуудлаар бол тухайлах юм бол одоо Хүсэл аймагт гэхэд тусгай зөвшөөрлөө авцсан байж байгаад даатгалаар хөнгөлтөө одоо олох эмээ авахд даатгалтай гэрээ хийх асуудал дээр одоо хөндөгдөж байгаа асуудал гарч байгаа. Тэгэхээр ер нь бол манай эмийн сангийн стандарт 2015 онд батлагдсан байдаг. Энэ стандарт бас орон нутагт эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор эмийн сангийн эрхлэгч нь эмзүүч биш, эм найруулагч байж болно гэдэг ийм стандартын зохицуулалт заалт байдаг. Өөрөөр хэлэх юм бол хөнгөлж байгаа нэг зохицуулалт. Дараа нь бид нар эм эмнэлгийн эрхсийн тухай хуулийн шинжилсэн найруулгын 24 оны за нэмэлт минут энэ дээр эм эмнэлгийн тухай хуулийн дээр бас тусгай зөвшөөрлтийн зохицуултууд нэмж өгсөн байж байгаа. За тэгээд дээр нь тэр тухайлах юм бол Хүсэл аймгийн 7 сумын эмийн сангийн асуудлыг бол бас өмнө Эрдэнэт гишүүнтэй энэ асуудал дээр мэдээлэл солилцчихсны хувьд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар чиглэл өгөөд галт болон мөрөн сумууд дээр бол эмийн сангуудын гэрээ хийгдэж 25 онд гэрээ хийгдсэн. Дахиад эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр гэрээт эмийн сангууд дээр хяналт үнэлгээ хийгдээд 26 оны гэрээ хийгдэх асуудлуудыг дахиад одоо явж байгаа. Энэ дээр бид нар бас эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд одоо даатгалаар олох эмийн сангуудынхаа тоог нэмэгдүүлэх чиглэлийг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өгсөн байж байгаа. Дараагийн нэг асуудал нь эмийн сангийн 2015 онд хойш мөрдөгдөж байгаа стандартыг шинжилгэхээр бид нар боловсруулад стандарт хэмжил зүйн газарт хөрвүүлсэн. Одоо стандарт хэмжил зүйн газрын сайтаар олон нийтэд санал авах шатндаа явж байна. за эрүүл мэндийн салбарын санхүүжилттэй холбоотой асуудлуудаар бас эх 7 хоногт энэ байнгын хороогоор бид нар сайдаас нь мэдээлэл сонсохоор ингээд хуваар тавьчихсан байж байгаа.
Өнөөдөр бас хангалттай хариулт бас авч чадахгүй байх шүү. Тийм болохоор 7 хоногт байнгын орооны бас хилцүүлгийн үеэр нэлээд дэлгэрэнгүй энэ асуудлыг бас онцгойж хилцэнэ. За Эрдэнэт гүшүүн тодруулъя. За хүний эрхийн хамгаалагч хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бол энийгээ өгөөч. Энэ дээр одоо би бол мэдчихээн энийг уул нь анхны төсөл нь аягүй сайн хууль орж ирээд явцын дунд тэгээ мөлийлгсээр хагаад орхицсан. Тийм учраас энэ тал дээр бол хүний эрхийн одоо комисс маань санал байлог шаардлагыг бид дэмжиж өргөн барья. Тэгэхгүй яг нэг үе хэлэхэд бол одоо бидний хүчин чадал чадвах энэ бол одоо яг тэл тал дээр бол одоо үндсэндээ нэг зөвлөл байгуулад тэгээ мөрдийн шалгах малгах одоо зөндөө ажиллагаа байгаа тий. Тэрэн дээр ерөөсөө тодорхой бас ажиллагаа хийхэд бол нэлээд хүндрэлтэй хүний эрхийн комисс аваад явхад. За тэр хүүхдийн дотоод орчны юм дээр та гэдэг маань одоо тэрийг нэг одоо энэ боловсролын яам руу уул нь бол одоо маш амархан хийчих ёстой юм байгаа. Энийг нэг явуулж өгөөч тэр цонх агааржуулалтын асуудал нь гэдгийг хэлмээр байна. За эрүүл мэндийн хувьд бол одоо бас хүмүүсийг очир дарааллын одоо ширүүл албаар сард нь хойрлаад одоо энэ 20 хоногийн дараа гэдэг юу чинь эрүүл мэндийн одоо санхүүжилт хойрлолцоос болоод байгаа юм байна шүү.